За сайн уу? Ахад л би. Энэ удаагийн бичлэгээр видео дүүрстэй хийхээ шийдлээ. Яагаад гэдгсэн чинь угаасаа л миний байгаа байдал маань угаасаа л юм болохоор яг хүлээн зөвшөөрөх шийдлээ. Угаасаа би өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өмнө нь бол хийж чадахгүйсэн. Хамгийн анхны бичлэг дээр бол ингэж ярьж чадахгүйсэн шүү дээ. Өөрийгөө харахаас хичээд гэдэг байсан бол одоо бол ингэж харахад зүгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөөд чигсэн болохоор ингээд бичлэг хийхэд асуудалгүй юм байна гэж бодлоо. Угсаа итгэлтэй байна. Өмнөх аудио бичлэг дээр болохоор крашта сэтгэлээ хэлжсэн гэдгсэн шүү дээ. Заавал жаа. Тэбэж би хэд их юм бол Сандраад байна. Катад хэд их. Юу яхаа бодоод тий. За энэ удаагийн бичлэгээр яг одоо надад юу болж байгаа ямар шүү байгаа гэдгээр хуваалцъя. Би яг одоо сурч байгаа. Тэгээд манай хичээл аль 2-7 хоногийн өмнө орсон байхгүй юу? Тэгээд би ирээгүй байж байгаа. Түрүүд сая өнгөрсөн өдөр ирсэн. 2-7 хоногийн турш энд байх байр маань жоохон асуудалтай байгаад байсан. Тэгээ хүлээгээл ямар ч шийдэл байхгүй хүлээгээл байгаад байсан. Тэгээд би итгэж болсон байхгүй юу? Тэгээд сүмдээ явж чадахгүй байгаад нэлээ удсан юм аа. Яваагүй нэлээ удсан. Тэгээд яваагүй байж 4-7 хоногийн эртнийхээ 7 хоногийн амралтын өдөр сүмдээ очивоо гэсэн. Үнэхээр л айгуу гоё таатай. Яа ч юм тэнд очихоор айгуу дотн тэгээ айгуу сайхан мэдрэмж төрдөг байхгүй юу? Тэгээд тэнд очих үнэхээр дуртай гэдгээ сүүл сая очихдоо ойлгосон. Тэнд айгуу амар тайван үнэхээр л амар тайван байж чаддаг. Тэгээ хүмүүс нь бүгдээрээ чин сэтгэлээсээ байдаг нь надад айгуу их таалагддаг. Тэгээд сүм дээр очиод залбирлаа. Сүм дээр очиж залбираад надад ингээд миний тулгарч байгаа асуудал маань хамгийн санаараа шийдэж өгч гэдэг. Сүмийнхаа багш эгчтэй хамт ингээд залбирв. Тэгээл чин сэтгэлээсээ ингэж залбирч алглуу сэрэгтэй залбираал орой өндөгтэй залбираал ингээд байлаа. 7 хоног өнгөрлөө. Тэгсэн чинь яг 7 хоногийн дараа ингээд миний байр маань шийдэгдсэн. Айгуу гоё. Би өөрөө нөгөө сургуулийн амралт эхлэхээс өмнө би бүр зөндөө газруудаар орсон заяа. Надад тусалж байгаа хүмүүс байр шийдэж өчгөр зүйлс гэж ямар арга зам байд тэрийг ингээд эрэлхийлэл хайгаал яваал хийсэн заяа бүр зөндөө газруудаар орсон. Тэгэхэд ямар ч боломжгүй гэж ийсэн байхгүй юу? Ингээд боломжгүй. Эсвэл дараа эргээд яриа гэд ийм хариу өгөөд байсан. Тэгээд би бүр яахаа мэдгүй за ерөөсөө сурахаа болдог юм билүү дээ гэж бодсон байжсэн байхгүй юу? Тэгээ бүртэл намайг хичээлдээ яваа гэд тэгээдсэн. Тэгэл би чинь нөгөө байр шийдэгдэг учраас за би очоод байхгүй юм чинь би явахгүй юм гэл. Тэгэл бэжсэн нөгөө угаасаа нөгөө бурхандаа залбирсан байгаа шүү дээ. Залбирлаа үлдсэн тэгээ чин сэтгэлээсээ итгэсэн. Тэгэл орхисон. Тэгсэн чинь байр минь өөрөө надад дээр хүрээд ирсэн заяа. Би ямар ч ингээд хайгаал илэрхийлээд тэгээгүй байр минь надад дээр өөрөө хүрээд ирсэн. Энд айгүй байхгүй талархав штэ. Дагаад тэгээ өөр сайн сайхан гэх юм бол тийм би нэг дэвтэр нэгээд энэ дэвтэр маань миний хүслийн дэвтэр гэж нэгэсэн заяа. Тэгээ би энэ дээр яг амлалт дэвтэрийг гэртээ очсон байх хугацаанд ингээд бодоод байсан байхгүй юу? Ингээд бодож байгаа зүйлээ цаасан дээр буулгаад яг би өмнө нь бичлэг үзчихсэн байхгүй юу? Бодож байгаа ахыг хүсэж байгаа юм уу биелүүлэхийг хүсэж байгаа зүйлээ яг одоо болж байгаа юм шиг ингээд таасан дээр бичих юм бол тэр нь яг биелдэгэ гэж сонсч байсан байхгүй юу? Тэгээд тэр санаанд ороод ингээд болж байгаа юм шиг бичсэн байхгүй юу? Тэгээд тэн дээр яг юу гэж бичсэн гэдгсэн чинь яг одоогийн байдлаар би ингээд байрандаа орсон. Байр маань шийдэгдсэн. Яг 2 сарын 10-ны өдөр хичээлдээ ингээ яваад амар тайван хичээлээ сайн үр дүнтэй хийгээд явж гинэ гэд бичсэн. Тэгсэн чи яг би яг 11-ний биш яг 2 сарын 10-ны өдөр ингээ дэвтрээ нэгээд харсан чи
яг тэр миний бицний дагуу болчихсон байсан. Тэгэхээр гайхалтай би бүр гайхаа шокнд ороод айгүй хөөрхөн. Тэгээд энийг харчаад за ингээд бодож хүсэж байгаа юм ингээд яг болж байгаа юм шиг он сар өдөртөө биччихье гэд айгүй үнэндээ айгүй итгэл үнэмшилтэй болоод байгаа. Өнөөдөр би өглөө хичээлдээ явсан. Хичээлдээ яваад хичээлдээ суучаад хурж ирээд байрандаа хурж ирээд мэдээж уух юм идэж уучаад жоо анги дээр хийж чадаагүй юм аа хийсэн. Өмнөх хичээлдээ бас нөхөж чадаагүй байна. Чадаагүй байгаа. Тэрийг одоо яг яах юм хамаагүй. Тэгээд анги дээр хийж чадаагүй юм одоо 2 цаг гарan сууж угаад бичиж дуусгаад тэгээд жоохон залхсан юм. Жоохон залхсан. Тэгээд жоо миний яг одоо үзэж байгаа нөгөө болтооны сургууль гэдэг фавийн веб драма. Тэрний дараагийн анги үүдээр орчихсон. Тэгээд тэрийг үзээ. Бүр 2 давтаж үзээ. Бас нэг юм хэлэх юм арчиж. Болтооны сургууль гэснээс энэ болтооны сургууль веб драма юу яаж байгаа юм бэ шүү дээ. Үүдээр орж байгаа. Тэгсэн чинь үүдээр орж байгаа бас YouTube дээр бас орж байгаа юм байлээ шүү дээ. Үгүй байлээ шүү дээ. YouTube дээр орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд вүүгээс дараагийн ангийн хуулаад YouTube дээр оруулаад хэлээ. Айгу муухай. Гүтэр чи яаж байгаа юм бэ? Угаасаа YouTube дээр орж байгаа юм чинь тэгэж муухайгаар хуулж аваад оруулж болохгүй шүү дээ. Хулгайлаад энийг хэлэх юм байна ч. Тэгээд тэрний дараа болохоор ялаа. Ахад нэг кино үзэж эхэлсэн байхгүй юу? Амьдрал гэдэг айгу гоё кино. Тэгээд тэр яа тэр гол тэгвэл гол дөрвийн найз охин юм уу? Гол дөрөв туслах найз охин юм уу мэдгүй. Юу ч нэг хүүгийн найз охин бүр биш найз залуу. Хүүгийн найз охин бүр амар миний бүр амар дөрөв өрөөд үнэхээр дөрөв өрөөд байхгүй юу? Яас ингэж тэгсэн чинь ингээд анхаах оюутнууд юм байна л та. Тэгээд ингээд найз залуудаа хамт байх гээд худлаа хэлээд жирэмсэн гэж худлаа хэлээд тэгээд тэр удалгүй баригдаад тэгээд тэр хоёр хост ингээ хоёр тишээ болох уу яах вэ гэд найз залуу нь бүр амар ууралцсан байгаа юм тий. Үгүй тийштэй юм ч болохгүй юм чи ингээд худлаа хэлээд гэдэг айгу гомдсон байсан байхгүй юу. Тэгээд найз охин ч гэсэн ингээ найз залуугаа ингээ харагдах гадаад нөгөө харагдаад тэгээд харагдаж чадахгүй нөгөө ууралцсан болохоор тэгсэн чинь нөгөө найз охин нь явахаар болоо гэрээс нь тэгсэн чинь найз залуу ингээ ухаантай бүр амар ухаантай юм. Найз охин тэгж амар муухай хэлж байгаа ч худлаа хэлээд тэгж авч ингээд хамт байхыг сонгож байгаа байхгүй. Тэгээд яг хөө тэр хоёр айгуу сайдаж мэд явчихсан чинь найз охиных нь найз ингээд нөгөө жирэмсэн ингээд тэлчих гэсэн. Найз нь юуныхаа өөрөөс нь мөнгө зээлсэн байгаа байхгүй юу. Сургуулийн төлбөрийг ингээд зээлсэн. Тэгээд бүр эргүүлээд авъя гэсэн чинь өгөхгүй заа юу. Амар муухай ажиллаа. Тэгээд яг хөө сургуультай өмчлүүлээд сурч чадахгүй манай жилийн чөлөө авъя гэж найз залуугаа ярьжсэн чинь найз залуу яах юм бэ би зохицуулж игээ. Тэгсэн чинь яаж зохицуулсан гэдгсэн чинь найз залуу нь өөрөө юу яатсан. Найз залуу нь өөрөө жилийн чөлөө авсан заа юу. Яа. Тэгээд яг тэр чөлөө авсан тушаал нь ингээд хөргөлтэй гэрсэн ирж байгаа байхгүй. Тэгээд тэрийн төсөнд түүнд хараад бүр амар шокнд ороо байхад тэгээд найз охиноос нэг ягаад ингээд чөлөө авч байгаа чамд мэдсэн юм байна уу гэдгсэн чинь мэдгүй ингээд план мэдлээд байгаа байхгүй юу. Яа. Мохоо тэр бол мохоо дүр байсан. Тэгээд цаашдаа яах юм бэ? Айгуу сонирхолтой айгуу кино байлаа. Би тэрнийх нь зургийг ингээд гаргаад ирнэ. Айгуу гоё. Киноныхын зургийг ингээд энд гаргаад ирнэ. Та ч гэсэн гоё ороод сонирхоод үзээрэй. Одоо бол ихний 8 ангинд гарчихсан байгаа. Айгуу гоё. Сонирхолтой. Тэгээд би сая тэр киногоо тэгж үзэж дуусчаад энэ киног ингэж үзэж дуусчаад дуусгаагүй заяа дундаас нугаас үзсэн юм чи ингээд дууссан. Болчоод YouTube ухаа